Powered by Airplane. Аяли хөгжи. Эё зөөцөн залуусаа ингээ basketball Kardashian season 2 episode 19 эхлэхэд бэлэн болоод байна. Powered by Airplane аяли хөгжөөрэй тавьж байгаа. За энэ 7 хоног бол бас л ярихам ихтэй 7 хоног болж өнгөрлөө. Бидний хамгийн ихний ярилцах сэдв бол BCH Knights багтай холбогдож байна. За тэгэхээр BCH Knights баг ерөөдөө яг чухал үед буюу одоо лигийн 3 дахь тойрог явж байгаа үед нэлээд сонирхолтой юм хачиргалтай хэдийн шийдвэрүүдийг гарлаа л да. Та бүхэн бүгдээрээс харсан баг. Хамгийн ихний ярилцах сэдв бол ижил бололт эргэлгчийг бол ажлаас нь бол халсан чөлөөсөн биш, одоо тушаал одоо бууруулсан биш, өөр баг руу шилжүүлсэн биш. Түүнийг бол ажлаас нь бол халсан. Ижил болцчлуулагч болохоор BCH Knights баг дээр болохоор сагсан мөнгө хариуцсан одоо ерөнхийлөгчөр бол ажиллаж байсан энэ үйлрэл тэгээд ерөнхийдөө сагсан мөнгөний альва нэгэн багт бол энэ одоо үүрэг рөл нь ямар хуу чухал үүрэг рөлтэй гэдэг бол та бүхэн сайн мэдэх байх хэрэгтэй. Бүх одоо ийм одоо томоохон шийдвэрүүд бол маш өндөр үүрэг рөлтэй бол оролцдог ийм нөлөөтэй бол албан тушаалаар бол байсан хүнийг бол гинэтхэн BCH Knights баг бол улирлын ихэнд биш дундуур биш плей-офф эхлэх баг эхлэж байгаа энэ үед халчлаа. Тэгэд хасан гэдэг нь бол өөрөө бол яг хэлсэн яхаа энэ өөрөх нь иймэрхүү постэр бол хийсэн л дээ. Пост нь болохоор тий. За ингээд BCH Knights багтаа бол ингээд ажлаа хүлээж өглөө болоо гэх доор нь болохоор коммент болохоор ажлаас халагдсан гэдэг. Энэ шийдвэр надад одоо яг яагаад ийм шийдвэр гарсныг үнэхээр ойлгох юм алга. Яг юу нөлөөсөн одоо багийн одоо эзэдүүдийн хоорондын харилцаа байх болохгүй байсан эсвэл тамирчтайгаа харилцаа болохгүй байсан юм уу? Ямар энэ дээр бол намар нэг надад бол таамаг бол алга харин та бүхэн юу гэж бодож энэ доор коммент санаа бодлоо үлдээгээрэй. Зөвхөн дараагийн BCH толбох сэдв бол за Jordan толборт бол New Taipei Kings багт нэгцсэн. За та бүхэн санаж байгаа бол би эпизод 17 дээр хэлжсэн те. За наад цаатханд ч юм бол амар санал ирсэн байх шүү. 5 сарын $20,000 нийт $100,000 баталгаатай гэрээ нэмхэн те. 5-аас 20,000 бонустай ийм гэрээ бол түүнд санал болцсон. New Taipei Kings-ээс бол санал болгоцсон байх шүү гэдэг. Яг хаа эйжентээс нь асуухад бол уг нь BCH-ээс гэрээгээ хүндлээд ингээ үлдсэн гижсэн боловч ямар ч би бол ерөөсөө ч толбортыг бол яг лиг эхлэхээс өнөөдрийн хугацаанд бол яг ийм хугацаатай гэрээгээр ирсэн гэдэгт бол би ерөөсөө итгэхгүй байгаа. Энэ бол толбортой гэрээ бол хийхдээ ер нь сизон дуустал гэж хийсэн байх. Энэ бол ямар ч баг бол тэх байсан байх гэж би бол бодож байна. Тэгэхээр яг тэд мөнгөн дүн дээрээ тохиролцож чадсангүй. Мэдээж Broncos бол улирлын бол $12,000 тоглож ирсэн ч цаашаа. Тэгэхээр энэ улирал BCH-тэй бол ямтач яг ингээд локкоор бодвол New Taipei Kings-ийн тавьсан саналаас бол арай бага дүнгээр байсан юм шүү. Тэгэхээр бол Jordan толборт бол нэг $12-оос $20,000 юм бол хавцаа бол BCH Knights-тай бол тоглож исэн болов уу гэдэг нэг юм таамаг бол байна. Тэгээд толборт бол та бүхэн мэдж байгаа тийм Монголын сан мөнгө одоо энэ түүхэнд бол бас тодор үлдэгдэх юм импорт бол үлдсэн. Магадгүй дараа жилдгээд бас ирэхийг л үгүйсэхгүй л дээ. Тэгээд Монголын дийлэгт иржсэн та бүхний бодлоор хамгийн их хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хамгийн юм өөрийн фэн бейсийг үүсгэж чадсан юм 3 импорт тоглогчийг нэрлэвэл би бол зайлшгүй эхний 3-т бол толбортыг бол нэрлэн тэгээд та бүхний бодлоор хань эхний 3-т ямар тамирч тэр юм хүмүүсийн хайрыг татсан юм тоглож байсан талаар бол доор санаа бодлоо бас үлдээгээрэй. За мөн дээрээс нь толборт дээр бол тухайн тоглогчийн гэрээ нь болохоор юм player option байсан уу, team option байсан уу гэдэг дээр бол надад юм бас эргэлзээ үүссэн байна. Team option гэдэг нь тухайн гэрээг бол баг туслах хэрэгтэй гэрээ байдаг бол player option бол тухайн гэрээг тоглогчоос хамаарсан бай тоглогч өөрөө цуцлаад дараагийн одоо шийдвэр гаргах боломжтой ийм гэрээ байсан уу гэхээр ер нь player option гэрээ байсан болов уу гэж би бол таамаглаж байна. Тэгээд яагаад энээр BCH Knights баг бас ажиллаж чадаад одоо ажиллахгүйгээр илүү ингээд авч үлч чадсангүй гэдэгт надад бас их том асуулт үлдээд байгаа юм. Яг мэдээж толборт явуулж бодоход өөр санхүүгийн хувьд бас маш боломжтой баг учраас яг өөр сайн импортыг авчрах хангалттай чадамжтайг нь мэдчил байгаа л. Гэхдээ толборчийн Монголын сагсыг ойлгодог, FIBA-г ойлгодог, Азийн сагсыг ойлгодог, систем сайн ордог, шийдэлттэй хамгаалттай хурдан ийм тоглогчийг бол яагаад бас яваасныг бол гайх юм. Надад үнэхээр би гайхаал хүлтлээ юм дэ. За мэдээж толбортын хувьд бол мэдээж явсан гэдэг BCH-ээс бол дараагийн импорт тоглогчоо бол зарсан. Энэ бол Nick Ward гэдэг 1997 онд төрсэн. За тэгээ Nick Ward-ийн хувьд болохоор 97 онд төрсэн 2 м 6 см өндөртэй NBA-ийн G League-ийн маш алмаагүй тоглож ирсэн. Тэгээд Greg Israel гэдэг тиймэрхүү лигүүд бол тоглож ирсэн юм тоглогч байл. Яг хайлайтыг та бүхэн бас би бол энд бас товчхон үзүүлчих хайлайт нь за ямартаж 120 кг гэсэн үү дээ. Жохон хөдлөн удаан санагдсан надад. Тэгээ хайлайтын хувьд болохоор шидэлтгүй санагдсан, удаан санагдсан. Нэг талаараа бас бид бүхэн толбортын тоглолтод тасцсан байж магадгүй те. Толбортын үзүүлдэг нөлөөг ямар хөө гэдэг бид нар мэдээд харсан учраас бас нэг юм эргэлзээ үүсч магадгүй те. Тухайн тоглолт ямар ч тоглолтуудаа оролцоод эхлэх үед багт хэрхэн нөлөөж байгаас нь хамаарат би бол толборт
байсан уу, Nick Ward байсан уу гэдэг хэдүүлээ цаашд илүү дэлгэрэнгүй ярилцаад явъя гэж би бол бодож байна. Яг би хүч бол сайтай, post move бол сайтай. Гэхдээ шийдэлт бол надад хөдөлгөөн сайн санагдаагүй. Бас тийм хурдан бол санагдаагүй. Бас атлетизм буюу тийм одоо атлетик чанарын хувьд бол тоолбортой бол нэг тийм сойртохооргүй санагдсан да миний бодлоор бол. За мөн BCH холбож байгаа сүүлийн мэдээлэл бол яг уу та бүхэн мэдж байгаа Гамбатар бол энэ үйлрэл бол BCH Nice Bagтай бол нэгдээд тоглож байгаа. Түүний хувьд бол би яг цалингийн бол сонссон. Түүний хувьд болохоор энэ жил болохоор BCH Nice Bagтай үйлрэлийн 125 сая төгрөгийн юм гэрээгээр бол тоглож байгаа гэсэн юм дүнг бол би бас сонсон. За үнэн худлааг нь бол би мэдэхгүй байна. Ямар ч тач би бол яг дотор бол за 100 нэмэх гэсэн юм уусаа таамаг бол байсан. Тэгээд 125 сая гэдэг бол миний хувьд бол маш гоё тийм тохирсон үнэлгээ гэж бодож яг илүүч дутууч яг гоё яг тийм үнэлэгдсэн те яг тийм бол дүнгээр л гэрээ исэн байна даа л гэж би бол бодсон. Хэрвээ энэ дүн үнэн бол Freshback цагаан сарын худалдаа эхэллээ. Цагаан сар зэсэд болохоор хэвийн боо, цагаан эдээ, махвус, ундаа гэд бүх бөөний бүтээгдэхүүнүүдийг бол нэг доороос та бүхэн төгжрэлт цагаан өрхгүйгээр хөрвүүлээд авах боломжийг бол Freshback бол олгож байна. Тэгэхээр та бүхэн одоо манай YouTube-ийн description хэсэгт байрлал линк руу ороод цагаан сарын бүх одоо хэрэгтэй зүйлсээ бол базаагаа даваарай. Freshback is for you. Бидний дараагийн сэдв бол Сэлэн бодос багтай холбогдож байна. За тэгээд нөгөө аюулч ирлээ те. J-Scrub дебют тоглолтод бүгд харсан, галзуурсан 43 он авсан. За гэхдээ энэ дээр надад хэлэх мэдээж хүн болгон бундаг сайн нь бол бүгд бол харсан байх. Миний хідэд анзаарсан зүйлс бол нэг юмрхүү байгаа. Ямар ч тач J-Scrub-ийн хувьд болохоор миний сонсноор бол Сэлэг бодос багтай бол сарын 40,000 долларын үнэлгээтэйгээр бол ирсэн юм шиг байна лээ. Тэгээд yung жоохон хурдан ахмад л юм шиг шүү. Жоохон хурдан шийдэл цайтай. Мэдээж шийдэлт бол өөр төвшийнхэн байлээ. Хурд тесрэлт богино зайны хурд ч юм уу те шийдвэр гаргалтууд товтлоонд шийдвэр гаргалтууд бол маш өндөр түвшний температур яалтчгүй залуу тамирч энэ бед сайхан байсан гэдг нь бол яалтчгүй харагдчихжээ лээ. Түүний тэр бие авч явж байгаа байдал, body language ч юм уу те тэр эмоц илэрхийлж байгаа нь бол яалтчгүй л арай өөр төвшний тамирчин бол байна лээ яалтчгүй. Гэхдээ дебют тоглолтын дээр ч өсвөл мэдхгүй ерөөдөө өөрөө харуулад баталчий гэсэн ерөөдөө бол авсан болгоно л өөрөө дууссан. Гэтэ яг мэдээж орсон. Тэгээд яг системийн тоглогч үгүй юу гэдэг дээр бол би бол одоохондоо бол эргэлзэж байгаа. Ягаад гэвэл яг энэ pure scorer буюу яг цэвэр оноо авахч талдаа санагдсан надад бол. Тэгэхээр яг Cousins бол мэдээж бол хэрэгтэй. Мэдээж бол энэ бол Clippers бол 2021 онд Clippers-ийн бүрэлдэхүүн бол энэ хоёр маань хамт тоглож байсан. Тэгэхээр бол J-Scrub дээр бол Cousins-ийн нөлөө байгаа байх. Бараг Cousins авчирсан хинч буруудахгүй байх төө санал болгоод тэгээд ямар ч тач Cousins-ийн хувьд бол сэтгэл хангалуун байгаа байх. Өөрийнхөө багийнхаа дүүгээ аваад ирсэн. Та бүхэн маш олон тоглож юм мэдэн шүү дээ ингээд. Маш сайн оноо авдаг гэтээ жоо хамгаалт муутай ч юм уу тоглогчдыг плей-оффт багууд учрыг нь олдог байхгүй юу. Яг улирлд ингээл 30 40 аваад иж болно. Гэтээ плей-офф ч юм бол шал өөр шээдчтэй. Плей-офф бол шал өөр тоглоом, шал өөр сагсан бөмбөг, хамгаалт ялдаг сагсан бөмбөг. Тийм учраас 7 тоглолцоо 4 тоглолтод те яг J-Scrub 40 оноо аваад ч юм уу яг Cousins их ч мэдээж. Тэгэхээр багууд бол учрыг нь олдог учраас ямар нэгэн байдлаар системээр ингэж хамгаалах учир нь олдог учраас миний бодлоор бол бас түүний учрыг багууд олоод бас хамгаалаад эхлэхийг үгүйсэхгүй хамгаалахгүй бол угаасаа дийлдэхгүй Cousins-тэй Scrub-тэй 3-3 шигшээтэй бол энэ баг бол надад бол chance бол нэлээн босод багууд хожих chance бол нэлээн бага л санагдсан да. Эвгүй. За мөн дээрээс нь Scrub-ийн хувьд болохоор нэг Jordan Harris-ыг бол хэдэд амжсан юм шиг байна лээ. Харчаад юу байдаг л гай штэ. Байдаг л тамирчин байна штэ. Тэгээ би л наатаа ч юм бол ер нь тий нэг надад бол би нэг анхаарч үзэхгүй. Тэгээ наа ч бол байдаг л гай гэж бол хэлсэн гэж би бол сонсон шүү. Тэгээ хэрвээ үнэхээр ийм бол бас энэ хоёр плей-офф тааруул бас гал гарах нь дээ тий. Тэгээ яг метал Сэлэн бодосын тоглолт руу ороход бол ерөөдөө Ахмадыг бол 3 дүүгээ бол баг гаргаагүй. Тэгэхээр Эрдэнэс ерөөдөө бол Ахмад бас энэ багт байгаа орон зайн баг багаар багасч гинүү да гэдэг мэдрэмж бол надад төрсэн. Баг багаар ротейшнээс хасагдчих юм. Одоо багууд дугаасаа нэг хамгийн дээдлээ 6 тоглолцоо нэг 3-аас 4-өөс 6 тоглолтоо үлдсэн байсан. Ингээд тэгээ плей-офф эхлэн тийм учраас ихэд энэ хооронд Scrub-тайгаа илүү уусаад нэг баг болоод амжийлаа. Ахмадд бол төдийлөн бас тийм минутын хязгаарлалттай цааш тоолох юм болов уу гэж би бол ажиллагдсан. За бидний дараагийн ярих тоглолт бол саяхан болсон Метал болон Mongols гэдэг багийн талаар бол тоглох ярьсан бэлэн болов тань. За тухайн тоглолт бол ер нь энэ хоёр багийн хувьд бол бас 3 дахь тойрны хамгийн чухал тоглолтуудын нэг баг худалч нь хамгийн чухал тоглолт байсан байж магадгүй. Яг гэвэл улиралд энэ хоёр бол хоёр тоглолцсон байсан. Mongols нэг хожсон, Метал нэг хожсон. Тэгэхээр хэрвээ энэ хоёрын хожигдлын хайрцаа улирлын төгсгөл тэнцээд гараад ирвэл юу шийдэх вэ гэхээр
Улирд тоглосон харьцаа хин илүү вэ буюу те одоо 3 тоглолтод хин их хоцсон бэ гэдг нь нөлөөлдөг учраас энэ тоглолт тэр талаар маш ач холбогдолтой энэ плей-оффын үр амьсгалтай ширүүн тоглолт болсон л доо. За тэгээд тухайн тоглолтод бол ямар ч тач Монголиос баг бол ялт байгуулж чадсан. Тэгэхээр Монголиос одоо бүсийн аргач явж байгаа ч гэсэндээ маш том давуу талыг өөрсдөө гаргаж чадсан гэсэн үг. Энэ нь болохоор би саяхан хэлсэнчлэн хэрвээ улирд дуусаад энэ хоёрын хожиглын харьцаа тэнцүү байвал Монголиос баг бол их давуугаар бол дээшээ гарах нэ. За тэгээд Металлын хувьд болохоор одоо л ерөөхдөө драфтын номерыг сонголт их хамгаалсан бол нэг жоохон өөрийнхөө тоглолтыг олж эхэлж гин үү да, лигтээ дасч гин үү, лигийн уур амьсгал тоглогчдын одоо тиймэрхүү юмдаа одоо л дасч эхэлж гин үү да. Тэгээ коуч бас түүнд бас нэг жоохон итгэл өгөө минут өгөө. Энэ бас мэдээж маш олон бэрхэл хэмнэлтэй холбоотой. Тэгэхээр учраа олж гинэ гэж харж байна. Мөн дээрээс нь өнгөрсөн жилийн руки инх тэмүүлэн бол те бас энэ жил бас өөрийгөө бас нэг шат ахиулаа яалтчгүй багийн ахлагч гимтсэн байгаа учраас ерөнхийдөө дор бүрнээл нэг левел ахиулах шаардлага бол гарч ирж байгаа шүү. Тэгээ ямар ч тач Металлын хувьд бол угаасаа 10 унах бодтой аюул нүүлсэн байгаа. Одоо мэдээж бүсийнхаа 9 явж гин гэхдээ ердөөсөө Монголоос нэг хожил нэг хожлын л илүү. Тэгэхээр ерөөдөө ер нь нэлээд эвгүй болцсон шүү. Металлын хувьд бол угаасаа нэг та бүхэн бүгд мэдж байгаа байх. Тэгээ яг би нэг Металлын нэг фэн групп дээр хайлт гүйлгэжсэн чинь ийм пост болж харсан юм л да. За ингээ минь болохоор ингээ Металлын фэн энэ хоёр Металлын фэнүүдийн групп байхгүй. Энэ дээр хийж байгаа инх хамрыг тоглуулад өгөөч плиз гэж яг нэг юм нэг хүм коммент бичсэн байсан. Би тэгээд комментинг гүйл гарсан чинь доор нэг хүм болохоор инх хамар чинь алдааны асуудалтай байна штэ. Гарч ирээ 1 минут болоо л алдаа. Ёстой шал хэрэггүй тоглогч дохооч чаддаг сул шидэд хийдэг өндөр нь тэндэл юм байгаас саксыг эцсийн эц толгоогоор тоглолдог тоглоом. Инх хамар толгооны хилтерхий чадлага энэ үйлдэлд хизээч байгаагүй гэсэн чинь доор нь нэг хүм комментээр болохоор олдож байгаа минут боломжийг харалтаа зүгээр л өөрт нь ихийн нөгөө тоглоулаад үзье гэж байна. Чинийхаар өөр ямар сонголт байна гэдгсэн чинь өөр бас нэг коммент нь болохоор үнэ лайтямаа энэ монгол цочуулагч ер нь металд охгүй инх хамар маргад хоёрыг зүтгүүлхэн дээр дээ өнөөдөр ч одоо Монголиосоо барах нь гэсэн чинь доор нь болохоор инх хамарт минут өчүүл хийн хамгаалах юм бэ Монголиосоос гэдэг нэг иймэрхүү байна. Тэгэхээр нэг коммент нь болохоор тамжид цочуулагч ахлах болох ёстой юм шүү дээ. Ууг нь зөвлөөд баймаар байгаа юм хайрын багмил гэж бодож байна. Стивенс ямар ч үүрэг алга инх хамарт минутыг сүлээд үзээд баймаар санагдах юм гээд. Мэдээж энэ Металлын фэнүүд энэ үйлрэл нэлийн хүлээлтээс нь угаасаа доогуур юм даун байгааг бол ойлгож чинь тэгээд хэдүүлээ яг энэ дээр нэг бицхан хэрвээ гэдэг зүйл ярилцаад үзүүлтэй. Хэрвээ инх хамар драфтын нэгээр биш л Металл биш хов чонхоодод сонгогдоод яг одоох шиг тэг өсөх баяр шиг юм минуттай тоглосон бол яг тийм хэмжээний стат импакт багтаа үзүүлж чадах уу гэдэг дээр та бүхний одоо санаа бодлыг бас сонсомоор байна. Тэгээд үнэхээр бас тийм хэмжээнд гэдэг бол надад бол бас их сонирхолтой санагдаад байгаа юм. Ердөө 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар ариг болох Сингур Ультра бид бүхэндээ хамтран ажиллаж байна. 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар аригийг та бүхэн амтлаад үзээрэй. Зөөлөн хөнгөн шар аригийн дуртай хэн болох нь бол таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ультра кул, ультра смууд Сингур Ультра брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Бидний дараагийн ярилцах баг болохоор Дархан United багтай холбогдож байна. За please Дархан United багт яг нэг л клач хүн өгчих. Тэгэл яг плей-оффт орлоо. Яг одоо ч яг ингээд плей-оффт байгаа. Гэхдээ би яг баталгааж аваар яг бат орлоо. Плей-оффт эвгүй баг боллоо. Энэ багт ганцхан л туршлагатай, төгсгөл хийх чадвартай тийм нэг тоглогч л өгч байгаа. Тэгэл сүүлийн Дархан сүүлийн 6 тоглолтонд хожигдсон. За энэний миний мэдхийн худалчунд баг 6 тоглолтын 6-ад нь нэг эцсийн 4-р үеийн сүүлийн 30 секундэд сэдэгдсэн үгүй юу. Тэгээд үнэхээр харамсалтай том багуудтай за үнэхээр сайн үзэж гой бүрэлдэхүүн залуу бүрэлдэхүүн гоё байна. Багийн соёл гоё байна. Залуу тамирч дур чадвар ярих юм алга. За импортууд бол яг хийх юмаа хийж оноосаа авч гин. Туршлага алгатай юм багт. Үнэхээр туршлага алга. Тэгээд хэрвээ туршлага байсан бол тийм төвчин байсан бол энэ 6 тоглолт юм бол за болийн 3 хожидсан бахатад үдэд төгсөл байдал шал өөр байсан баг. Тэгээд яалтч та бүх харсан баг. Уус энэ үйлрэлд бол тийм Металл Монголиос Дархан United багийн нэг нь плей-оффт орно, нэг нь дээдлэгтээ үлдэн, нэг нь хасагдана. Энэ бол угаасаа л ойлгомжтой болсон зүйл. Тэгэхээр хамтаач Дарханы хувьд бол нэг тийм байна. Тэгээд Дарханы даш очир гэдэг тоглогч бол нэг иймэрхүү сториг бол Instagram дээр хийсэн байсан. Энэ л болохоор нэг дээдлийн Emma Green-ийн голд шалны лого байдаг шүү дээ. Лого тэн дээр ингээд тоглогчд их алтарч унаад байна гэдэг бас өөрөө бас ийгүү алтарч унсан байл. Азар амтач бэртэл хэмтгүү гайгүй өнгөрсөн юм шиг байлаа. Яг энэ дээр бас шийдэж явчих байлгүй дээ. Ямар ч тийм бас халтардаг асуудлууд бол бас ганц нэг бол гарсан ялцчих. За бидний дараагийн ярилцах сэдв болохоор Omni Erden Miners багтай холбогдож байна. Erden Miners-ийн хувьд бол мэдээж Penny-г явуулсан бэртэл имплийн шалтгаанаас болоод угаасаа Penny энэ үйлрэл бол яалтч хүлээлтэнд хүрээгүй. Тэгээд оронд нь бол KG McDaniels гээд
32 настай одоо метр 98 см өндөр байсан нь SF за PFH байрал тоглолцдог. 2014 оны NBA драфтын 2 дугаар тойргийн 32 дахь сонголт байсан да. Philadelphia 76ers багт бол тоглож байсан. Гэхдээ та бүхэн бол нөө Houston тоглож исэн юуг нь бол нэлээд сайн мэдэх байхаа. Houston тоглож исэн McDaniels-ыг бол ихэдээ бас нэлээд зэсрэлттэй. Тэгээ сүүлд NBA G League-ийн баг тоглосон байлаа. Тэгээд монголчууд бас мэдж магадгүй Pelita Jaya гэдэг нэг Индонезийн сагсан бөмбөгийн клуб, мэргэжлийн сагсан бөмбөгийн клуб байдаг. Pelita Jaya гэдэг BC-лээс Asia-гаар зөндөө тоглосон. Тэгээд тэн дээр бол Pelita Jaya гэдэг багаас бол 2023-оос 25-ны хооронд бол идэвхтэй бол тоглосон байлээ. McDaniels-ийн хувьд бол тэгээд тоглолтын арга барилын бол надад нэлээд хийгүү санагдсан. Нэг тийм илүү тотоо юм хийдгүү, жоо хөдөлгөөн удаан, атлетизм удаансны шийдвэр гаргалтуудад бие ашиглаж байгаа байдал ч юм уу те өөрийнхөө яг энэ биеийг ашиглаж байгаа байдал надад маш их таалагдсан. Тэгээд төдийлөн нэг юм бөмбөгтэй тоглолтгүй юм байлээ. Бөмбөггүй маш сайн тоглолт юм байлээ. Дотлооны хувьд бол миний анзаарсаар бол хөвчлэн юм талбай нэг юм пост мувд хийж, пост мувдээс ингэж дундаас идэх юм эсвэл доош юм дайрах тиймэрхүү тоглооны бол юм арга барилтай тоглож байгаа санагдсан. 3-аас бол мэдээж бас сайн шийддэг. Тэгээд шууд ихний 2 тоглолтод ихэд 23 оноотой юм дабл хийсэн байлаа. Тэгээд харин шат винингийг бол ер нь явуулах уугүйг нь одоо хүртэл эргэлзээтэй байна. Хэрвээ яг энэ бүрэлдэхүүнээр плей-оффд ороод ирэхэд бас нэлээд эвгүүл үзэхээр баг бол болж байх шиг байна. Харин Болкагийн хувьд болохоор миний бодлоор энэ үйл бас ерөөдөө коуч буюу баяр зохицуулалтын системтэй хэр таарж байгаа юм бол доо гэдэг дээр бас надад бол хэд хэдэн бас асуултууд бол бас үүсээд байгаа. Яалтчгүй Болкагийн яг өөрийнх нь тоглолтын гарга барилтай баяр цогт коучийн одоо энэ коучлах юм цажуулах систем арга барил нь яг зогсож гин үү, таарж гин үү гэдэг дээр бас жоохон асуудалтай. Жоохон надад бас юм зогслын тал дээр бас жоохон асуудал байгаа болов уу гэж би бол анзаарсан. Энэ бол миний л бодол. Их баясгалан энэ үйл ихэд бол бас яг нэлийн чимээгүй өнгөрчлөө гэж би бол харж байна. Түүний үед мэдээж бас дунд нь бас шагааг битээсэн ч юм уу ганц нэг жижиг битлүүдийг авсан. За Монголын гавь тамирчин санчраар болохоор бас минутын хувь. За гэхдээ та бүхэн яг вөлрэлт ингэжээгээ заяа. Плей-офф нэг тоглолтыг санчир бол аваад гарахад бол хинж гайхгүй шүү. Яг нэг тоглолтыг аваад гарахад нэг тоглолтыг X factor хийгээ шийдчихэд бол тэгэл ер нь тим хэмжээний л байгаа. Би бол стил бол хийж бодож байгаа. Тэгэд Miners хувьд болохоор юм бат чи юм байла. Харин бидний дараагийн ярилцах сэдв болохоор Ace James багтай холбогдож байна. За мэдээж James Carnick бол ирсэн. Захны тоглолтод бол мэдээж яг багтаа нэг 2 бэлтгэл ороод би бол угаасаа хэлж байгаа шүү дээ. За манайхаа ямар ч импорт тамирчин ирсэн бол эхний тоглолтоор нь бол нэг дүгнэх бол өрөөсгөлөө. Эхний тоглолтын дээр бол чи олон цагийн нислэг хийсэн, дөнгөж ирээд нэг уур амьсгал тасаагүй хүүтэн ч юм ингээд маш олон асуудлууд байдаг учраас тэгээд би бол энэ дээр бол төрүүлж одоо дүнэлт хийхэд бол хитрхи итгэж бодож байна. Харин миний сонсноор бол James Carnick бол Ace James багтаа энэ үйлрэл сарын $40,000 бас цалинтайгаар бол ирж байгаа юм байна. Ер нь л одоо нэг юм сайн импортуудын юу бол нэг юм 30-40 мянгатын нэг юм юу жишээ тогтоод байна уу да гэж би бол харж байна. Манай л их дундаж хэмжээнийх нь болохоор нэг 10-аас 20 мянга дотор ч юм уу те 25 мянга дотор 10-аас 20 дотор хэлбэлцээд яг арай өөр левелтэй болохоор $20-40 мянган долларт нэг иймэрхүү импортууд ирдэг болчихжээ гэж би бол анзаарсан. Харин тэгээд үлзий өршхийн бас цалинг бол олж сонслоо л доо. Үлзий өрших энэ үйлрэл Ace James багаас жилийн 200 сая төгрөгийн гэрээний залтаар бол тоглож байгаа юм шиг байна лээ. За харин Ace багийн ахлагч үлзий өрших хувьд энэ үйлрэл маш онцгой байгаа. Тоглолоо нэг шат ахиулсан. За миний сонсноор түүний хувьд бол энэ үйлрэл Ace James багтай жилийн 200 сая төгрөгийн гэрээгээр бол тоглож байгаа гэдэг юм мэдээлэл бол би бол олж сонссон. За яг үнэн худлааг нь болохс мэдэхгүй байна. Та бүхэн мэдж байгаа тийм бидний өрөөдийн юм basketball Kardashians гэдэг контент бол allegedly боёо ямар нэг юм бас баталгаатай мэдээллүүдийг өгдөг. Хэд шуум байж магадгүй талаас нь илүү мэдээллүүдийг өргөдөг болох учраас үнэн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь тэр хазнаа байгаа. Та бүхэн бол үлзийг ихэд ямархан хэмжээний уусаа тоглолт үзүүлж байгааг мэдж байгаа. Тийм учраас бас ямархан төрлийн цалинтай байх боломжтой бол доор бас комментд бол үлдээгээрээ. Энэ жил 10 жилийн ойн тохиолж буй Monlive спорт хувцас үйлдвэр нь спортын ямар ч хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг. За тэгээд та бүхэн өөрсдийн сэтгэл хүрсэн тийм спортын хувцсыг хийлгэхийг хүсвэл би бол Monlive гэж зөвлөж байна. За тэгээд хаягийн хувьд тэгвэл King Tower хотхны 130 дугаар байр нь бол Monlive маань бол байрлаж байгаа. За би доорх нь усны дугаарыг гаргаж та бүхэн ямар нэгэн спортын хувцс сэрэл хэрэгтэй бол Monlive спорт хувцас үйлдвэрлэлд хандаарай. Тэгээд бидний сүүлийн ярилцах сэдэв болохоор энэ үйлдвэрлэлийн шагнал гардуулах одоо хин ямар шагнал хин ерөнхийдөө шагнал байрууд дээр очих байдлаар юм big case юм таамгийг гаргаж байгаа. Миний хамгийн ихний ярилцах таамаг бол мэдээж MVP. За MVP-д бол ихний 5 хүн ч саяга би бодож үзлээ. Тэгэхэд бол за нэгт бол яалч дөөхгүй байна. Хоёрт Эрдэнэ цогт, гуравт бол би бол хөлгүүдийн Барсуултыг нэрлэнэ. Яг 4-5 гэсэн чинь надад яг Монгол тоглогчдоос юм MVP хэмжээнд яг одоо өрсөлдөж байгаа статаараа ч юм уу те
багт үзэж байгаа нөлөөгөөр гэсэн ширс өхөн санаанд орж ирдэг. Хэрвээ заавал 5 хүн байх бол та бүхэн MVP ranked хин нэг жагшаах вэ гэдэг талаараа бас доор коммент секторт үлдээгээрээ. Миний хувьд ямар ч тач дөг Эрдэнэ цогт Барса 3-ыг бол би бол MVP-д бол ranked бол төвшүүлж байна. За харин Rookie of the Year-д бол нэр маргаангүй хаа. Бас өсөх хоёр бол маргаангүй авах байх. Багийн амжилт бол тэр мөр бол дараагийн асуудал яг багт үзүүлж байгаа нөлөө эхний жилдээ үзүүлж байгаа нөлөө лиг дижлэх байр суурч аль хэдийн бие авч байгаа байдал бол ялцчгүй өсөх баярын хувьд болохоор энэ жил бол Rookie of the Year наатаж мархан байх байх энэ тал дээр бол за коучийн хувьд бол мэдээж яг BCH Nice багийн коуч байх. Импортын хувьд бол яг би бол Миллер дээр бас нэлээд ерөөхдөө өвлөлийн их нь бас ер нь байнуудаа гэсэн Миллер сүүлд бас Берлкин плюс болоод хэдэн тоглолт өнчлөө. Ер нь хамгийн тогтмол тоглож байгаа нь ялч Devin Warren л болж таарч бас BCH Nice багийн. За тэгээд дараагийн сэдв болохоор завхан Brothers багтай бол холбогдож байна. За Brothers-ийн хувьд болохоор ямар ч тааж Stone яригдах нь бол одоо хүртэл хэвээрээ яригдчих байгаа юм шиг байлаа ирэхгүй гүйгөө. Цаадгач хувьд одоо бол Тайваны лигт бол Mars гэдэг багсад тоглож байлаа. Тэгээд сүүлд бас би бол цаадгач Инстаграмаар дагалслаг тэгээд цаадгач стори л бас яс чинь сонирхолтой байдаг ч өдөртнийхээ лайфстайл амьдралыг бол их хуваалцдаг. Тэгээд яг миний хувьд болохоор ямар ч тач Монгол ирэх өөр бол их хүсэлтэй байгаа юм шиг байна л. Ирэхэд Монголд ирж тоглох бол яалтчгүй тэгээд 4 жил тоглолцсон Эрдэнэ чулуун шүүтэй те бидний сайн бид. Тэгэхээр Stone хүрээд ирвэл яг Brothers багт ямар хөө өөрчлөлт гарах боломжтой вэ? Апсот хийх боломжтой боломжгүй талаараас бодоод үзсэн чинь мэдээж ээлмөр яваад Мөр болон Stone гэдэг юм хамтрал үүсвэл ирэхэд Мөр бол мэдээж assist өгөх чадвар маш сайтай, Stone оноолох чадвар. Тэгэхээр энэ хоорондоо нэлээд майшлаад байгаа болов уу гэж би бол харсан. За тэг яг өнөөдрийн байдлаар хэрэг плей-офф эхлүүл ямар хуу учраанууд яаж болох вэ гэхэлээ харъя л да. За яг өнөөдрийн хөрийг харуул BCH Knights Дархан United баг бол хоорондоо тулахаар харагдчих байна. За Дархан бол ямар ч баг бол басах хэрэггүй шүү. Би бол энэ цуврал хэрэг ийм зурлал гарвал би бол 6 тоглолтод бол BCH Knights баг хожно гэдэг ийм таамгийг бол өгч байна. За харин хөлгүүд баг ховч чонхроод гин. Яа энэ нэгтэй бас амар цуврал болох нэ. Чиманга болон Норвал Пелле те өсөх хоёр болон Азаач юм уу. За би бол энэ цувралыг үнцгийг бол үнэхээр их хүсэж байна. Хасын хөлгүүд болон ховч чонхуудыг тоглолтоор бол за би бас мөн л ирэхэд 6 тоглолтод бол хөлгүүд баг бол ялт байгуулах ховч чонхрууд бол хамгийн багадаа 1-2 хожил бол бүр яаж байгаа байгуулчих байх. Би бол энэ дээр бол эвлэлцэхгүй байна. За харин энэ дээр нэг юу байгаа юм. East-Chips баг бол 3-т байгаа. Харин Завхан Brothers баг бол 6-т байгаа. За энэ хоёр тааруул ер нь бас нэг 5-6 тоглолтод бол яг East баг шийдэгдэн. Гэхдээ 7 тоглолт гарвал за яста бурхан чөтгөр мэддэг. Яста чөтгөр мэддэг. Ер нь өмнөх энэ ховч ороход хөлгүүд болон Дархан United BCH тэрсэндээ хэрвээ яг 7 тоглолт гарвал чөтгөр мэддэг. Яста мэддэггүй. Яста ивгүй шүү. Яста барьцгүй. 4-5 дээр бол Сэлэн болон Miners гэвэл ер нь боднос апсайд хийж магадгүй шүү. Яг плей-оффт ч н одоо Cousins өрөөд ирэхээр ялцчихгүй бодсон хувьд болохоор Miners-ыг бол апсайд хийчих бол магадгүй л харагдчихээн. За тэгээ ямар ч тач standings боё те өнөөдөр плей-офф эхлүүл бол нэг иймэрхүү дүр зурагтай болж өнгөрч байна. Одоо тэгээд ямар ч тач энэ удаагийн дугаар мал ингээд өндөрлөж байна. Одоо хэдүүл харин Cool Kicks-ийн бололоо орцоод тэгээд энэ удаагийн дугаараа өндөрлүүлцгээе. Тийм guys. Тэгээд манай шинээр нээгдсэн YouTube channel-ыг бүгдээрээ дэмжиж subscribe хийж одоо like share comment ч юм уу те биднийг дэмжээрэй гэж хүсэж байна. За тэгээд Cool Kicks-ийн бололоо орцоо. За Cool Kicks UB-гийн хамгийн ихний ярилцах булангаар бол бид бүхэн KD18 Aunt Pearl гэдэг үнгийг ярьсаг бэлэн болоод байна. За энэ ч нэрнэстэй ойр тараагүй юм царайлаг пүүж байх ч нэ. За KD18 болохоор 2025 онд худалдаанд гараад хамгийн анх гарахтаа бол зах зээл $170 үнэлгээтэй бол гарсан. За тэгээд KD-ийн пүүжийг та бүхэн мэдж байгаа байх. 18-ийн хувьд болохоор надад ялангуяа Aunt Pearl гэдэг өнгөн шууд маш их таалагдж байна. Та бүхэн мэдж байгаа пүүжний зах зээлд бол өнгөнөөс хамаараад пүүжнүүдийн үнэлгээ бол өөр байдаг. Хийсэн материалаас ч юм хамаараа. Тэгэхээр энэ хувьд бол надад бол хийсэн материал маш чанартай санагдаж байна. Яг цэвэр арьс байна. Тэгээд ялангуяа энэ сарны шигтгээнүү за уловчин хүртэл ийм сарнатай хамгийн таалагдж байгаа болохоор ийм уул нь бол надад бол маш их таалагдж байна. Ихэд ийм traction зуралт бол маш сайтай. Тэгэд ялтч би энэ дээр шууд цэвэр дизайнын шууд ярмаа санагдаж байна. Мэдээж performance бол угаасаа KD бол KD шүү дээ. Performance гэхээс илүү би бол яг энэ гаднах дизайн ашигласан материалын л ярмаар байна. За хойдлын ахилсыг хамгаалж байгаа энэ хэсэг бол мэдээж маш их тулгууртай хамгийн гол нь агаар нэвтрэл буюу энэ агаар нэвтрүүлэлтийн системийг бол маш сайн шийдэж өгсөн санагдаж байна. За тэгээд KD18 Mount Pearl-ийн хувьд болохоор Cool Kicks-аар бас нэлээд цөөхөн үлдсэн байгаа юм байлээ. Хэрвээ та бүхэн авахыг хүсвэл бол Cool Kicks UB-гийн Instagram-д хол бичээд аваараа бас нэлээд цөөхөн үлдсэн шиг байл шүү. За бидний ихний ярилцсан пүүз бол KD18 Mount Pearl. За бидний дараа ярилцсан пүүз бол
Ja Morant 3 Christmas хүмүүсээ мэдгээр бол Snowden гэдэг үгийг бол ярилцахад бол бэлэн болоод байна. За тэгээд би бол угаасаа дугаар болгонд өөрөө л ихэд Cool Kicks-ийн инхүү шахтаа ярилцаад бол Ja Morant 3 ямар нэг үгийг бол угаасаа ярилцахыг хүсэж байгаа. Яг тэгвэл энэ үйлдэл угаасаа энэ оны хамгийн хайп пүүз бол Ja Morant 3 байгаа. Маш олон үгний сонголтыг яаж хаад гаргасан өнгө болгоно нь зөвүүн тэгээд энэ өнгөний болохоор ерөөдөө яг based өнгө нь бол цагаан өнгөтэй. Гэхдээ энэ ороосын хуулууд нь болохоор тийм нё ногоон гэхүтэй юм зөвүүн одоо юм тогтцоод байгаа үед магадгүй Ja Morant 3 ч юм бол таны өрөөг бол гэрэлтэж магадгүй л энэ тэгээд мэдээж Nike Zoom гэсэн технологиг ашигладаг Ja Morant 3 за тэгээд илүү үдээс нь болохоор ийм юу өнгөтэй бас энэтэйгээ адилхан нё өнгөтэй юм. Энэ бас өмсөд зүүчүүл зөвүүн юм байна. Хамгийн надад цаалагч байгаа зүйл болохоор яг энэ дээр болохоор боловсныхаа энэ дээр энэ хилэн дээр болохоор ийм snow одоо бөмбөлөг байдаг шүү дээ. Тасан бөмбөлөг иймэрхүү цөөлөгөөс оруулжсэн надад маш ийм creative санагдсан Ja Morant 3 дээр тэгээд. Тэ Ja Morant 3-ыг бол би зөндөө ярьсан. Гэтэ бол цааш нь бас ярьсаар л байх бах. Ямар ч энэ өнгөний хувьд болохоор Cool Kicks дээр бүх сайз өнгөөрөө байгаа юм билээ. Хэрвээ таны өнгө байхгүй бол Cool Kicks би бас маш богино хугацаанд захиалаад өгөх боломжтой юм байлаа шүү. За тэгээд бидний дараагийн ярилцсан пүүз бол Ja Morant 3 Snowden. За бид намын сүүлийн ярилцах пүүз бол Way of Wade Arrow Cherry Blossom гэдэг үгийг бол ярилцахад бэлэн болоод байна. За энэ болохоор 2023 онд бол анх худалдаанд гарч ирсэн юм Wade-ийн загварын пүүз байгаа. Тухайн пүүсийн бол надад шууд маш хөнгөн санагдж байна. За Leaning-ийн пүүсийн болохоор Boom гэдэг улуучны технологиг бол ашигладаг. Мөн дээрээс надад ялангуяа энэ арын зөөлөвч бол маш их таалагдлаа. Уул нь бол яг мэдээж сайн зуурдаг байх. Угаасаа Leaning бол бас тэгээд чанартай сүлээд бас пүүзэнд бол хийдэг болцсон байна лээ. Хамгийн гол нь бас надад бас өмнө их таалагдсан. Өнөөдөр бол бас юм ягаан 2 пүүзийг онцлоо. Ягаад гэвэл удахгүй бас 2 сар гарчлаа. Валентин чинь тэгэхээр та бүхэн магадгүй хэрвээ таны одоо найзхан бүсгүүч ч юм уу ингээд гоё бус сакс тоглолдог бол та бүхэн бас сайн KD18 Mount Pearl, Ja 3 Snowden, Way of Wade, Cherry Blossom ч юм уу иймэрхүү өнгөнөөдөөс бол сонголт хийгэрэй гэж би бол зөвлөж байна. Маш гоё сонголт болох байх. Тэгээд за Way of Wade 10-ийн хувьд болохоор ямар ч тач агаар нэвтрэл маш сайтай. Тэг үний хувьд бас маш боломжийн юмтэйгээр бол худалдаалдаж байгаа юм байна лээ. Мөн дээрээс нь Cool Kicks дээр бол бүх сөдөлтөлийн сайзаар бол байна лээ. Тэгээд мэдээж та бүхэн хэлсэнчлэн хаяг нь болохоор Jam Palace-ийн 4 давхар 406-д бол Cool Kicks бол байрладаг. За тэгээд Cool Kicks-ийн болон нэг иймэрхүү байлаа да. За тэгээд Basketball Kardashian Season 2 episode 19 өндөрлөж байна. Powered by Airplane аяллаа өвчөө өрөөтэй байгаа. Мөн бидэндээ хамтан ажилладаг Singur Ultra брэнд Freshback Monlive Sport ховц үйлрэл бид бүхэндээ хамтран ажилладаг. За тэгээд дараагийн дугаар уулзцаа. Хэвээ баяртай. Плей-офф жаартхан байна да. Powered by Airplane. Аялын хөгжиж